хамгийн одоо сүүлд нь санхүүжилтийн асуудал. За аливаа одоо аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын орчин санхүүжилтийн асуудлыг дэмжих нь их чухал байдаг. Мэдээж одоо хөрөнгө оруулалтын тухай хуулийг одоо шинжилэн найруулж байгаа гэж байгаа. Энэ нь бол одоо мэдээж хөрөнгө оруулалтын хууль найруулж шинжилэхээс гадна хамгийн гол нь гадаадынхан ярьдаг нэг зүйл нь та нар хуулиа тогтвортой мөрдөөч гэж. Ерөөсө савлаад идэг. Нөгөөдөл чинь техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн тооцоо судалгаа хийх боломж нь олддоггүй. Нэг мэтгэд нөгөө хууль эрх зүйн асуудал маань өөрчлөгдсөн байдаг. Тэгвэл нөгөө олох байсан ашиг нөгөө хөрөнгө оруулалтын өгөөч хуурай явчихдаг. Энэ бол хамгийн том одоо гацааны нэг гэж харж байгаа. Тийм учраас одоо босгонгүй болох бол босгонгүй болгоод хамгийн гол нь одоо эргэж энэ чухал эдийн засгийн салбарын чиглэлийн хуулиудыг тогтвортой байлгах асуудал байна. Энэ дээр одоо бас анхаарах ёстой зүйлийн нэг. За ер нь одоо энэ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх бас маш олон одоо боломжууд бол байгаа гэж одоо бид нар бас үздэг. За бидний өөрсний одоо цементийн үйлдвэрийн 350 сая доллар барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд одоо бид нар одоо Европын тухайн улс орны өндөр хөгжилтэй улс орны одоо технологиг тоног төхөөрөмжийг авахын тулд тэр тухайн улсын одоо маш өндөр инженерингийн байгууллагаар техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулалт хийлэгдэг. За зураг төсөл судалгааны ажлыг хийдэг. За эхний 15% одоо төслийг бэлтгэлтэй холбогдсон санхүүжилтийн асуудлыг шийдчихдэг өөрснөө. Ингээд ирэхлээр зэрэг одоо Германы Хермесийн даатгал гэж засгийн газрын эднийх материалыг шалгаж үзээд энийг одоо экспортын санхүүжилтэнд хамруулж болно гэсэн шийдвэр гарвал одоо тухайн үед бид нар авч яхад 1.8% хүүтэй за 1.8-аас 2% хүүтэй тийм зээл байдаг гэсэн бол одоо яг уу жоохон өссөн 2%-аас 4% хүүтэй санхүүжилтийг авах болцоод экспортын санхүүжилт тухайн тоног төхөөрөмж. За энэ мэдээж одоо батлагдсан тээзүүтэй хизээ эдийн засгийн өрөө өгөөж хөрөнгө оруулалтаа нөх цаг хугацаатай уялдуулж хугацааг нь тодтогч өгдөгөөрөө давуу талтай. Хүү багтай. Ингэж аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг олгодог юм аа. За ийм байхад бол аль ч одоо дурын банк санхүү одоо санхүүжүүлэх боломж нь нээлттэй байдаг. Тийм учраас одоо техник эдийн засгийн үндэслэл гэдэг бол маш чухал асуудал. Өнөөгийн түвшинд ялангуяа нүүрс хүчлийн аливаа үйлдвэр нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг. Хамгийн бага байх, хамгийн дэвшилттэй техник технологиг бид Монголдо нутагшуулах ёстой юм. За ингээд ирэхэд одоо манай хүүхд залуучууд одоо чадварлаг эзэмшээд улс орондоо энэ аж үйлдвэрийг өөрснөө удирдаад, ажилуулад Монгол улсынхаа хэрэгцээг хангаад явах боломж бол байгаа гэдгийг бид нар өөрснийхөө туршлагаас одоо мэдэх юм аа. Тэгээд энд бол бас дашрамд хэлэхэд саяны санхүүжилтийн асуудлаас гадна одоо Европын холбооны Global Gateway гэдэг одоо ялангуяа зүгээр энд ярихад хятадын одоо нэг бүс нэг зам гэдэг хөтөлбөрийн эсрэг ялангуяа Global Gateway гэж одоо энэ төслийн хүрээнд эдийн засгийг сэргээх, дэд үтсийг хөгжүүлэх, дэлхийн эдийн засгийн олон туйлд орчныг бий болгох зорилтод хөтөлбөр байна. За энэ одоо сангийн мөнгөн сангийн хэмжээ нь 300 тэрбум евро гэж байна. Энд найдвартай тэр баталгаатай техник эдийн засгийн үндэслэлийг одоо боловсруулсан бол ялангуяа Монгол улс бол байршлын хувьд маш чухал байгаа. Дэлхийн нийт одоо энэ өнгөрсөн оноос олон улсын нөхцөл байдалтай холбогдуулаад Монгол улсыг хөгжүүлэх асуудал дээр одоо дэлхийн өндөр хөгжилтэй улс орон анхаарлаа тавьж байгаа. Ийм мөчлөгт бид нар энэ санхүүжилтийн их усүрээс авч төслүүдийг хэрэгжүүлэх боломж бол байгаа шүү. Тэгээд ер нь одоо энэ дээр би хэлэхэд альва төслийг одоо өнөөдөр хувийн хвшилтэд итгэл үзүүлээч.
хувийн хвшлүүд нь одоо өөр хоорондоо консерцсан байдлаар байд юм уу? Том мега төслийг. Тэгээд ийм саяны хэлбэр байдлаар хамгийн өндөр техник технологиг Монголдо нутагшуулж гадны одоо хөнгөлтэй засгийн газарт ямарваа нэгэн дарамт учруулахгүйгээр ийм төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломж бол байна гэдгийг би итгэл дүүрэн хэлмээр байна. Гацхуу одоо энэ хувийн хвшлийнхэнда итгэл үзүүлэх, найдах ийм л гол чухал асуудлын нэг байна. Одоо ерөнхий сайд болон одоо сайд нарын хэлж байгаагаар өнгөрсөн цаг хугацаанд хувийн хвшилтэйгээ төр маань өөрснөө өрсөлдөж одоо бизнес хийдэг байсан энэ алдаатай бодлогоо одоо болио гэж. Тэгээд ер нь одоо энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувийн хвшил одоо бас өөрсдийнхөө боломжоор хэдэн аж үйлдвэрүүдийг бас нэг цөөн тоонышсан хийж хэрэгжүүллээ гэсэн бодит үр дүн байна штэ. Эднэртээ итгэх хэрэгтэй гэж.